За өнөөдөр манай улс төрд хүлээн зөвшөөрөгдөн гэдэг нь бусдыг гүтгэж, сүрдүүлж, гутаанд оромжлуулж, буруутгахыг хэлдэг юм уу гэж би асуумаар. Улс төрийн туршлага гэж юу юм бэ? Бусдыгаа хэрэг харлуулж байгаа, хэнийг айлгаж гутаасан он жилүүдэд чинь нийлбэр юм уу? Тэрүүгээр та нар улс төрийн туршлагатай гэж ярьдаг юм уу? Уг нь миний ойлгож байгаагаар нийгмийн амьдралд өөрчлөлт дахид завчирсан туршлага байх ёстой биш үү? Би ойлгохдоо иргэдийн эв нэгдэл итгэлийг авч хариуцлагатай шудраг ёсыг сахиулж байж улс төрийнхөө олонхоор хүлээн зөвшөөрөгдөнө гэж ойлгож л одоо өөрөө энд явж байгаа. Сангийн сайдаа та Монгол улсын статистикийг хардаг уу? Монголд өнөөдөр өвдөөгүй айл, ядарсан зовсоо хамаатангүй гэр бүл гэж байгаа юу? Дэлхийд юугаараа дээгүүр нь Монгол улс хавдраараа амиа оролтоор өвчнөрөө л дээгүүр нь. Ийм удаан засгийн газарт ингэж он удаан жил ажилласан бол яагаад улс төрийн туршлагатай юм бол ах юм бол яагаад эднэрийгээ засаж залруулахгүй байгаа? Яагаад залруулъя гэж ороод ирсэн бидний бодлогыг дэмжихгүй байгаа? Ядарсан иргэдийн асуудлыг шийдэх болохоор дургуут хүчгүй гэдэг шиг яасан өөдгүй юм бэ та нар? Та нар гадаад жагсаж байгаа хүмүүсийг гинт нэг өдөр гарч ирээд жагсаж байгаа гэж боддог уу? Энд чинь олон жил сарын том жижиг асуудал нийлээд аргаа бараад гарч ирж байгаа. Би та бүхнийг би яагаад энд бас нэгдэж байгаа гэхээр эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх бодлогоо дэмжинэ гэж зөндөө хөтөлбөр дээр ярьсан мөртлөө үйлдэлээр хийгээгүй чинь төлөө халамж авагчид гэж ядарсан хүмүүс эднэр халамж авч ийн гэж мөнгөний ярьж бамбаа яадаг барна яг тэдний хөгжүүлэх хөтөлбөр ярихаар дэмжээгүйгүй чинь төлөө боловсролын салбарт бүгдийг тэгш хамруулах боломжийг ярьдаг мөртлөө өнгөн дээр тунхаглана үйлдэл дээр анхаардаггүй чинь төлөө дээрэс нь энэ бүхний алдааг засаатгаач гэж жагсаалтанд бид нарыг оруулж 23 оны 5 сарын 31-нд үндсэн хуулийнхаа өөрчлөлтөөр өөрсдийнхөө нэрээр төлөөлөл гэж оруулчаад оруулсан бодлогын сонсдоггүй дэмждэггүй ярих болохоор өөр аргаар ярих гэдэг ийм хайхрамжгүй хандлагын чинь төлөө би өнөөдөр энэ дээр ингэ сууж байгаа. Ирээдүйд наад шиг олон хүмүүс улс төрийн эрхийг эдэлж зүй ёсны оролцоогоор нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа. Гэтэл ийм аргыг зааж үлгэрлэх юм уу? Тэгвэл яах гэж энэ үндсэн хуулийн өөрчлөлийг оруулж ингэж явж байгаа юм? Яагаад би өнөөдөр энд орчод нүүрсчин болоо сошиаллоор янз бүрээр доромжлуулаад сууж байгаа юм? Өмнөх засгийнхаа алдааг засаад хараагүй харж хүний эрхийн төлөө гэсэн хэрнээ үйлдэл төр яагаад хийхгүй байгаа? Тийм учраас миний ард байгаа олон мянган хүний өмнөөс би энэ засгийн газар ажиллаа хийхгүй байх гэж үзэж байна. Мэдхгүй байгаах гэж би урд нь боддог байсан. Үгүй юм байна. Мэддэг юм байна. Сэтгэл гаргадаг юм байна. Цаашдаа би энэ зарчмаа үргэлж ярих болно. Хинч засгийн эрхийг авч хинч ажилласан бэ энийг үргэлж шаардна. Ганцхан баг нь мөрний асуудал. Ганцхан санхүүгийн төлөвлөгөөний асуудлуудыг би ярьж байгаа штэ. Тэгээ асуухлаар яагаад яасан юм үл хайхарсан ямар сонир сэтгэлгүй юм бэ? Яг надтай адилхан дэлбэрч байгаа хүмүүс энд зөндөө байгаа. Тийм болохоор ядарсан ахмадууд бие өвдгөн барь өндөр зогсож байгаа штэ. Энэ бол ганцхан миний дуу хоолой биш. Миний ард өчнөө олон хүмүүс байгаа. Та нарын амьдралдаа ч хараагүй мэдгүй хүмүүс зөндөө байгаа. Яагаад тэдний дуу хоолойг ярих гэж энд орж ирчихэд би өнөөдөр ийм юм сууж байгаа юм бэ? Им тэний хэрүүл чинь сонсоо сууж байгаа. 10 20 жилд улс төрт байхдаа юу хийсэн тэгвэл? Ер нь бол Монгол улсын засгийн газрын энэ гарааны 3 сар бол эдийн засгаа өөдөн татаж эх оронд одоо нүүрлээд байгаа эдийн засгийн уналтаа сэргийлэхийн тулд энэ баялагын булгаатай тэмцэх түүнийг зэгцэлдэж сэргээсэн юм өдрүүд байл. Ганцхан жишээ хэлье би. Эрдэнэс 57 компанид 7 дугаар сарын 9-нд онцгой дэглэм тогтоосноос хойш сарын 1.7 сая тонноос экспорт 2.7 сая тонн болж саяар өслөө. Валютын нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрч 5.9 тэрбум долларт хүрлээ. Ингэснээрээ бид эдийн засгаа сэргээж валютын аншийн өсөлтийг 4,000 төгрөг долларын аншийг инфляцийг 2.5 тоор алдах хэрэгслээс урьдчилан сэргийлж чадсан. Хинт хідээр борлуулж байгаа нийт тод биржийн гэрээтэй харилцаа 8.1 дахин өслөө. Ийм учраас энэ бол бодиттой энэ хулгайтай тэмцэж тавталгад онцгой дэглэм тогтоож сар бүр алдагталтай гарч байсан улсын төсөв 8 дугаар сард одоо тодорхой ашигтай гарч экспортын орлого 2 сард 513.8 сая доллар болж өссөн. Үүний үр дүнд валютын нөөц 5.9 тэрбум доллар болсон юм.
эдийн засгийн бодит тоогоор энэ батлагдж байгаа. Манай засгийн газар сайн ажиллаж байсан байна. Би энэ засгийн газар унгаах гэж байгаа огцруулах гэж байгаа үндслийг хайгаад олоогүй сүүлийн 3 хоног. Эдийн засаг огцруулахад эдийн засаг юм хүнд байх үед засгийн газар огцруулах үндсэлтэй шалтгаан гарах ёстой. Энэ бичиг хэдэн удаа толгоон солигдсон, хэдэн удаа гишүүд шаардсан. Одоо энэ бичгтээ чинь бид нар танилцчихэж одоо энэ хариуг нөх ёстой шүү дээ. Өнөөдөр л харж байна. Ийм учраас тодорхой эзэнтэй тодорхой асуудлуудад ярихад бэлэн байгаа. Ийм учраас бол асуудлуудыг үнэн бодтой эдийн засгийн үнэлтэд хэлцэж өнөөдөр хүртэл гацааж хүртээгүү ногдлол шиг алдагдсан боломжуудыг ил тод болгож багш эмчнэрийн цалин нэмэгдүүлэх бод боломжуудыг эрэлхийлэх нь бүх шатанд байгаа хулгайтай тэмцэж улс орны эдийн засаг сэргэх юм бэл. Ийм л ажлуудыг хийсэн. Энэ намын их хурл бага хуралдаа ч хамаагүй. Энэ бол засгийн газрын хуулиар хүлээсэн үүрэг нь. Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ тууштай хэрэгжүүлж байгаа.